ач тус сэдв үзсэн бол өнөөдрийн хичээлээрээ уурлаж уцаарсан нэгэнд хүлээцтэй хандаж ярилцаж ойлголцох. Уурлаж байгаа хүнтэй яаж харилцах вэ? Нэг нь уурлаж уцаарлан буруу сэтгэлд авччихсан байгаа үед өөдөөс нь улам сүрж маргаад байвал нөхцөлийг урлам хүндрүүлэх юм. Уурлаж байгаа хүнтэй ярилцаж болох уу? Уурлаж байгаа хүн эрүүлэр сэтгэх чадвараа алдсан байдаг учраас түүнд учрыг тайлбарлах гэж оролдох хэрэггүй. Ус ундаагаар дайлж амьсгалаа гүн авахыг зөвлөх. Хамгийн энгийн шийдлийг санал болгох. Эсвэл түүнтэй тодорхой өнцгөөс юм уу тодорхой хүрээнд санал нэгдэж байгаагаа илэрхийлэх. Түүнд тайвшрах зав. Уурлсан хүн ихвчлэн багаар бодоход 20 минутын дараа эрүүлэр сэтгэх чадвартай болдог гэсэн судалгаа байдаг. Ямар нэг асуудлаар санал зурж маргалдаад байвал яаж зогсоох вэ? Хамгийн түрүүнд өөрийнхөө зөв гэдгийг баталгаас илүү нөхөрлөлөө хамгаалах, дайсагнал хүчирхийлэл үүсэхгүй байх нь чухал гэдгийг бод. Тухайн үед үүссэн асуудлаа л яар өнгөрсөн гомдол түүх дурсах хэрэггүй. Сэтгэлийн хүч тэнхээгээ барагдтал маргалдах тийм амин чухал асуудал мөн билүү гэж бод. Хитэд ч уучлал үзүүлж маргаанд төгсгөл тавихад бэлэн бай. Зүгээр л өөр санаа бодолтой хүмүүс гэдгээ хүлээн зөвшөөрч маргаанд төгсгөл тавьж сурах хэрэгтэй. Хүмүүс ихвчлэн ямар шалтгаанаар уурладаг вэ? Хүнийг уурлуулдаг сэтгэл зүйн шалтгааныг мэдэж байх нь уурлсан хүнтэй хэрхэн харилцах аргаа олоход тусалдаг бөгөөд хүмүүс ихвчлэн дараах шалтгаанаар уурладаг. Бусдын анхаарал, инхрийлэл, хайр халамж, магтаал, урамшил дутагдвал өөрт байхгүй зайлсхийдэг зан чанарыг нь бусад хүн гаргавал урд өмнө сэтгэлийг нь зовоож шархлуулж байсан сэдвийг хөндөж яриул. Өмнө шийдвэрлэх гэж чадаагүй асуудлыг нь сануулсан үйл явдалтай тулгарвал өмнө зовлон бэрхшээл үүсгэж байсан асуудалтай дахин тулгаруул зэрэг болдог. Уурлаж уцаарсны хор уршгийг ангаах ухаан юу гэж тайлбарладаг вэ? Та бүхэн өөрсдийнхөө бодлоор тунгаан бодоорой. Их уур уцаартай хүмүүс ихвчлэн зүрх судасны өвчнөд нэрвэгддэг. Хэвийн үед хүний биед байх адреналин хэмээх даавар уурлсан үед маш ихээр ялгарч биеийг өвчлөлт түргэх шалтгаан болдог. Мөн уурлсан хүний мэдрэлийн системд их хүч үүснээс мэдрэлийн үйл явцыг доголдуулна. Төсний хүүтий чулуун ус, ногоон өнгөтэй болох, илэг өвдөх зэрэг нь гол төлөв ууртай хүний шинж байдаг. Эдгээр өвчлөлүүд аажимдаа хүний дотор эрхтнүүдийн үйл ажиллагааг хямраадаг байна. Сэтгэл зүйн зөрчилтэй байдалд орсон, бие эрүүл мэндийн хувьд таагүй байгаа, ажил үргээг гүйцэтгэн цаад бэрхшээл тулгарсан хүмүүстэй үг хэлээ олж чадаагүй зэрэг янз бүрийн учир шалтгааны улмаас хүн уурладаг. Ууралсан хүндээ маргалдаан, тэмцэлдэж, ялж гарахыг оролдох. Эсвэл зүнд нь орхих бус харин түүнийг тайлбарсан үед нь тайван, зөөлөн аясаар яагаад уурлсныг нь асууж, элен далангүй ярилцсан хүнд байдлаас гарахт нь туслах хэрэгтэй. Анхаарал хандуулсанд баярлалаа.